чинь байна. Та нар минь өөхтэй мах идэхгүй байсан чивлэгээрээ таргалаад байна уу? Мартамхай болоод байна уу? Үе мөчтэй нөхшөж өгдөд байна уу? Нүүртэй нөвчигээд хуурашаад байна уу? Тэгвэл энэ бүхний жинхэнэ нууцыг өнөөдөр ярьж болно. Тиймээс энэ бичлэгээ дуустал нь заавал үзээрэй. Өнөөдөр бид насныхны эрүүл мэндэд нэг чухал шийдвэр болох өөх тосны солилцооны тухай дэлгэрэнгүй ярилцах болно. Хүмүүс өөх гэр зөвхөн аимшигтай байсан эсвэл идэвхжин мэтэр төсөлдөг. Гэтэл бодит байдал дээр өөх бол таны биеийн хамгийн том эрчим хүчний нууц төдийгүй тархины 60%-ийг бүрдүүлэгч үндсэн барилгын материал даавар ялгаруулагч амин чухал эрхтэй юм. Бидний бие дарсан доргоо дулаан хадгалж явах дотор эрхтний хүн амин чухал эрхтнүүдийг хамгаалж байдаг. Эрүүл хүний биеийн жингийн 20-30%-ийг өөх эзлэх нь хэвийн үзэгдэл юм. Гэвч нас ахих тусам энэхүү өөхний солилцоо хямарч эхэлдэг. Гормоны өвчтөс шалтгаалan өөх хорсон дороос дотор эрхт рүү шилжиж хэвлийгээр таргалах буюу гүзээ суусах нөхцөл бүрддэг. Эдгээрийн үнэн шалтгаан нь үнэндээ нүүрс ус биш өөх тос юм аа. Өмнө бид насны инсулины тасварлалт гэж ярьсан. Хамгийн аюултай нь бидний өмнө ярьсан инсулины төсөөлөлт энд шууд нөлөөлдөг. Инсулины цоож гацснаар бие махбод сахарыг эрчим хүч болгож чадахгүй шууд өөх болон хадгалах хоримж хилждэг. Үүний зэрэгцээ булчингийн масс багасах тусам өөх шатаах үндсэн цог маань унтарч байна гэсэн үг юм. Энэхүү хямралыг бид цусны шинжилгээний тоонуудаас тодорхой харж байна. Наснуудын хувьд тэрийг гэлцрээд буюу илүүдэл сахараас үүссэн нөөц өөх 1.7 мм-с бага байх ёстой. Мөн судасны хананд товрон үүсгдэг эл буюу муу тос 3 мм-с бага. Харин судасыг цэвэрлэдэг хогны машин болох HDL буюу сайн тос 1 мм-с дээш байх нь эрүүл мэндийн алтан эсэнд гардаг. Хэрэг өөх тосны энэхүү тэнцвэр алдагдвал зөвхөн тархлаа зогсохгүй амин насанд аюултай төрөл бүрийн өвчтнүүдийн суурь болдог. Судасны хананд товрон үүсснээр зүрх судасны өвчин суд сатуурснаар артерийн даралт ихсэх улмаар тархины цусан хангамж буурснаас мартамхай болох зүүнх цаашлаа тархинд цус харах аюул нүүрэлдэг. Тэгвэл бид дотор өөхөө яаж шатааж эрүүлчих вэ? Хамгийн түрүүнд муу нүүрс ус буюу цагаан гурил сахараас бүрэн татгалзах хэрэгтэй. Ингэснээр бие махбод нөөц өөхөө шатааж эхэлнэ. Өдөрт 40-60 г шар тос, оливын тос эсвэл загасны тос зэрэг эрүүл өөхийг сонгож хэрэглээрэй. Мөн хоол хоорондын зайг холдуулж бага зэргийн хүчний дасгалыг нь инсулины цоожийг нээж хоримтлогдсон өөхийг хайлуулах хамгийн шилдэг тактик юм аа. Өөх тосноос бүү харин буруу нүүрс уснаас судасаа хамгаалж урт наслахын тулд өнөөдрөөс сахар хасаарай. Эрүүл байх нь таны гарт.